За сайн байцгаана уу? Өглөө өдөр оройн минь та бүхэндээ урт зам подкастын шинэ дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Урт зам бол өөр төв. Өнөөдрийн зочноор олон өдрийн гүйлтийн дэлхийн авраг, гүйлтийн спортын тамирчин Буд Жаргал тамирчин маань оролцож байна. За ингээд бүгдээ хамтдаа түүний түүхийг хамтдаа сонсцгоё. За урилга хүлээн авч ирсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Бас заагүй урьж оролцож баярлалаа. За өнөөдөр тэгээ таны урт зам, таны замын түүхээр чинь хамтдаа ээлцгаая. За хамтдаа сонсъё. за. Манай подкаст ерөнхийдөө нэг 20-оос 25 асуулт л байна. За. Тэрнийхээ дагуу л явчихъя. За тэрүүлэл. За нэг сонирхолтой асуултаар эхлэе. За. Таны амьдралд гүйлт спорт орж ирээгүй байсан бол тийм өнөөдөр та ямар хүн байх байсан бэ? За гүйлт миний юмд орж ирээгүй байсан бол би одоо тэгээд цааны нийгмийн идэвхтэй юу гэдэг нэг улс төр бизнес тэмдэглэл мэгэл явж байгаа хта. Аха. Зөв. Тэгээд жирийн одоо устай адил одоо нэг чинь улс төр төлөв их хурлын гишүүн ч юм уу тиймэрхүү маягтай нийгмийн идэвхтэй тиймэрхүү маягтай л явж байгаа юм. За бизнес хийсэн бол одоо би ч одоо бизнес удирдлага мэргэжилтэй шүү дээ. Лавар магистр. Тэгэхээр бизнес хийсэн бас бизнесмүүд ямар нэг явж байгаа юм бол та бас нэг л явж байгаа гэсэн. Гэтэ ер нь би их тийм юу л да. Ер нь хийсэн юм маань их тийм юутай л гэсэн. Нөгөө оюутан багтаа нөгөө буддист залуучууд холбоо дээр байгуулж байсан. Энд одоо шашинлаг гэгэрлийн талаар чиглэлийн юм руу явах гэсэн болов. Тэг чи багасаа тэмдгүү чиглэл рүү явсан оюутан багасаа. Оюутны холбоо залуучууд холбоо болж. Тэр хязгаар байх болов бизнес төрийн бас байгуулах юм байсан. Тэгэл улс орны хөгжлийг чиглэлдэг зөв хөгжил агуу үндэсний ном өдр гаргаад тэр чиглэлээр явсан. Улс орны хөгжлийн тухай ярьж явдаг гэсэн. Улс төрийн улсын хурлд бас нэр дэвшижсэн. Тэр тал руу улс төрийн нэг явж байсан болов гэж бодож байна. Окей. Тийм ээ. Гүйл гарч ирэх бол яг улс төр тэ бизнесмен тал руугаа өөрийгөө хөгжүүлсэн явж байгаа юм тийм ээ. За баярлалаа. Тэгвэл гүйлт таны амьдралд яг юу өөрчилсөн бэ? Гүйлтүүд их юм өөрчилсөн. Яг ер нь 10 жилийн хүүхэд байхдаа гүйлдэг байсан. Тэр байх үед бол гүйлт бол миний дотоод сэтгэлийн булчин бас хөгжүүлж өгч байсан юм дээр. За тэгээд 10 жилийн төгсөл үлэхгүй гүйлээс орчихсон байсан юм 10 жил гүйгээгүй. За тэгээд буцаж гүйж эхлэх нь өөрөө илүүдэлж ингээ хасгаж эхэлсэн. Дараагийн гүйлт эхлэхдээ. За илүүдэлж ингээ хасгаж гүйж эхлээд за тэгсэн чинь илүүдэлж ингээс чанга хасчлаа гүйлтийн буйнаар. Гүйлтүүд ер нь илүүдэлж нас болгох юм байна. За гүйлтийн буйнаар илүүдэлж ингээ нас болгож чадсан. За тэгээд давхар тэнд бол нөгөө бас сэтгэлийн булчин өгч юм явагдаад хүн их гүйснээрээ өөрийгөө ялан дийснээрээ илүү том зорилготой бол тийм том ус мөрөөдөлтэй болно. За тэгээд түүндээ хүрэхтэй итгэл за зоригтой зүрхтэй болж байгаа юм. Тэгээд гүйлт ирснээр бол миний амьдралд бол их өөрчлөлт өгсөн. За би бол гүйлтийн бяцлал гэдэг ном гаргасан. Яг гүйлтийн бяцлал гэж би ярьдаг л да. Тэгээд яагаад гэж ярьжээ гүйлт үнэхээр бяцлал болт юм байна. Гэдгийг өөрийн биеэр мэдрээ. Тэгээд бяцлал гэдэг чинь ямар учиртай юм бэ? Хүн бяцлал хийж чиг илүү амар амгалан бол одоо гэгэр гişин гэдэг шүү дээ. Хүмүүс одоо сайхан болох гэдэг гэдэг шүү дээ. Тэгэхээр одоо миний хувьд бол энэ гүйлтээр бол бяцлалыг маш олон удаа хийсэн. Одоо Америкт болдог нэг тэмцэж яаж төгс нөхцөх гэдэг нэртэй тийм гүйлт хийж болдог. Одоо self transcendence гэж. Одоо өөрийгөө ялах, өөрийгөө хязгаар хийдэг юм даа. Тэгээд энэ ч одоо давраг болчлоо. Тэгээд ингээд дахаар илүү их тэр ухамсарт өөрчлөлт ирж байгаа юм л да. Ухамсарт ямар өөрчлөлт ирж байгаа өргөн би ингээд нэг айдастай, зовлонтой, стресс, депресстэй тэр байдаг гэсэн бол одоо тийм байхгүй болчихж байгаа. Тэгээд тэр нь юу гэхээр гүйлтийн ажил таахгүй. Гэсэн доо гүгээд байхаар өөрийгөө ялаад байхаар одоо гүйлтийн бяцлал хийгээд шүү дээ. Гүйлтийн бяцлал хийгээд байхаар нэг үр дүн гарч иж байгаа. Тэр үр дүн юу вэ гэвэл амар амгалан гэдэг үр дүн төрчихж байгаа. Тэр гүйлт намайг одоо та намайг гүйл асууж ирсэн. Гүйл яаж юу төгс юм бэ гүйл товчхон хэлбэл гүйлт намайг амар амгалан болгосон. Аз жаргалтай болгосон гэж хэлж. Гоё. Тэр
Өөрчлөлтийг та анх яг хизээ мэдэрсэн бэ? Тэр мөчийг санаж ойлгох хуваалцаач. За тэр мөчийг бол 2009 онд эхлээл 24 цагийн гүйлгч Монголд болтой. Тэрэнд орж ирсэн. Тэгэхээр чи анх бол 5 дугаар байранд орж ирсэн баг. Тэгээд сүүлдээ 3 дугаар байранд ороод 2009 он тэгж үзсэн. Тэгээд 2010 онд бас 3 дугаар байранд орсон баг. Тэгээд 2011 онд 1-р байранд орсон анх удаа. 2011 онд 1-р байранд 24. Монголд бол хамгийн холын зан гүйлгч 24 цагийн гүйлт байхгүй. Одоо ч гэсэн болж 24 цагийн гүйлт улс явуулалт тэмцээн болж. За 24 цагийн гүйлтэнд 2011 онд авраг болоод за тэгэхэд нэг тийм их юу мэдрэмж авсан юм аа. Гүйлт дөрөв өөрийгөө ялах энэ юм бол хүндээ тийм гоё юм тийм байна. Тэгээд би хүмүүст энийг ярьдаг гэсэн одноос өөрчлөлт дотоод сэтгэл зүрхний дээр нэг өөрчлөлт намаа болгоожралтай байх, стресс, депрессгүй байх. За өөрийгөө ялснаар хүн зоригтой болох, өөртөө итгэлтэй болох, амараа моглон болох. Тэр наазралын гормонууд нэлгараад байна шүү дээ. Тэгээд тэр нэг мэдрэмжийг их авсан. 11 онд авраг болоход бол. За тэг хичээл хүмүүс бас арай л өөр юм байна шүү. Гүйлт бол гүйлтийн цаана хүмүүс зүгээр нэг жин аасах, дасгал хөдөлгөөний дотоод орохгүй байх гэж гүйдэг шүү дээ. Тэгвэл тэрнээс чинь цаана бас гүйлтийн өөр нэг юм байна шүү гэвэл тэр үед л их мэдэрсэн 11 онд. Тэгээд 11 онд 12, 13 онд чиг 3 жил Монгол улс авраг болж байгаа. 24 цагийн гүйлтээ. Тэгчээд одоо 14 оноос эхлээд гадаад гүйж гисэн байхгүй. Америкийн Нью-Йорк хотод анх 2014 оны 4 сард 6 өдрийн гүйлтэнд анх гүйгээл олон өдрийн гүйлтэнд хамгийн анх гүйж байгаа байхгүй. Тэнгүүтээ тэнд гүйгээд өөрийгөө ялгч гэж цом медаль аваад за тэгэл маргааш нь Wall Street Journal гэдэг дэлхийн одоо номер 1 сэтгүүл дээр миний зураг гарч байгаа байхгүй. Монголын талбай барьсан юм зураг гараад. Тэгэл яг урам орж байгаа юм чи бас нэг өөрийгөө ялгч гэж цомын авчлаа. Дэлхийн номер 1 сэтгүүл дээр зураг гарчлаа анх удаа тэмцээнд орж ирсэн чи тэгээд гоё амжилттай шүү дээ. Тэгээд ч бас урам ордог юм шүү дээ. Тэндээс маш их ирч үчи урмыг авсан. Тэгэл юу дээрээс тасралтгүй гүйж байна. Тасралтгүй гүйж байгаа. Тэгээд нийт ер нь бол энэ олон өдрийн гүйлтний 23 удаа авраг болчлоо. Тэгвэл таны хамгийн анхны урт замын гүйлт ямар байсан бэ? Тэр талаас нэг хамгийн урт замын ярьж өгөөч. Анхны урт замын гүйлт өдөр Америкт болсон 6 өдрийн гүйлт хамгийн урт зам болчихсон. Тэнд би 485 км гүйсэн. 6 хоногт 485. За энэ бол миний хамгийн анхны урт замын гүйлт байсан. Гэхдээ юу тэрнээс бүр яг өмнө бол тэмцээн бол биш зүгээр тийм гүйлт гэдгээр бол Улаанбаатар хотоос Бээжин хүртэл гүйж ирсэн 2008 онд. Тэгээ энэ бол Бээжингийн олимпиад зориулж Бээжингийн олимпиадаас монголчууд алтан медаль авах болтугай гэсэн тийм ерөөсөн бэлэг дэмжлэлтэй тийм гүйлт хийсэн. Тэр ч одоо олимпийн өмнө хийгээд олимпийн нээлтэн дээр очиж байгаа байхгүй. Тэгээд энэ бол бас бэлэг дэмжлэлтэй сайхан юм бас тэгээд бас түүний дагуу Монголоос ингээд олимпийн алтан медаль авсан байгаа бас баяртай сайхан юм даа л гэж бодож байгаа юм чи тий. Бэлэгшээлтэй юм даа гэл тий. Тэгээд ямар ч байсан тийм гүйлтүүд олимпийн өмнө хийж ирсэн. Тэгээд тэр бол хамгийн холын маань гүйлт байна. Зөв нийт гүйлт гэдгээр зүгээр яг тэмцээн гэдгээрээ бол Америкийн 2014 оны гүйлт байсан. Энэ бол хамгийн анхны гүйлт. Энэ дээр бол би яг юг ойлгосон юм бэ? Хамгийн холын анхны гүйлт бол яг ер нь 24 цагийн гүйлт ч хол шүү дээ. Холын гүйлтээ одоо миний энэ гүйлтэйж бол хол биш болчиход шүү. 24 цаг гүйлт гэдэг бол хол биш болчиход. 24 цагт одоо миний дээд амжилт ч юм бол 236 км байхгүй. 24 цаг 236. Тэгэхээр энэ бол яг одоо надад чинь бол 10 хоног гүйдэг хүнд ч одоо нэг өдрийг гүйлтэж юм бол ойрын зав болчиход шүү дээ. Тэгээд энэ хол гэж хэлэхээр болчиход. За тэгээд энэ гүйлтэн дээр юу гарцсан бэ гэхээр нэг юм хүн гэдэг чинь өөрөө одоо би ингээд анх Америк дээр 6 өдөр гүйж шүү дээ. Гүйжэд ядарч байгаа. Ядрах мэдрэмж авч байгаа байхгүй. Би одоо ядарлаа. За үүнээс цааш бол өстой ингээ бензин дуусч байна нэг өстой. Ингээ үүнээс цааш өстой тэнгэр бол газар хатуу. Өстой үүнээс цааш газар байгаагүй гэж байгаа юм шиг ингээ зогсож байгаа байхгүй. Ерөнхийдөө ингээ нэг юм за би бензин дууслаа да гэдэг нь ойлголт авч ядарч шүү дээ. Өглөө сорой бол гүйчихэж байгаа. Тэгээд бэлгүү болчихж шүү дээ. Тасралтгүй болчихж. Тэнгүү дээр нь би чинь болчлоо харж энэ да гэдэг бодол ирж байгаа. Чи хоёр дахь өдрөөс юм байна. Тэнгүүтээ нэг сайхан Монгол дуу өдөр сонсоод ингээд ирсэн юм байна. Тэгсэн чинь бүр хүч ороод гүйчихэж байгаа байхгүй. Шинээр гүйж эхэлж байгаа юм шиг. Юу ч удаа гүйчих гурдтай.
Тэгэхээр би өөрөө гайхсан. Хөөш эн чи юу вэ? Би сая ядарчлаа гэж ядарч өгөх гэж хачин царай дээр бис чинь бүр төрөл ярьж байгаа шиг болж бүр ингээд 380 градус гэдэг 360 градус гэдэг шиг болж шүү дээ. Огт ингээд ядарч байсан чи гинт бүр ингээд аяг хурдтай сайн гүгээд ирдэг. За тэр шууд сэргэлдэгцээ. тэр зөв дуу сонсоод авчих шүү дээ. Юу ч ууж идэг. Тэгэнгүүт чи тэр бодол ахгүй хүн гоё эерэг юм бодоод ингээд ирэхэл чи хүн урмын амьд гэдэг шиг гэдэг энэ сэтгэл гэдэг чиг чухал юм байгаа хгүй. Тэгэхээр хүн ингээд тэр сэтгэлийн хүч байвал хүнд бол ямар их боломж байд юм бэ. Тэгээ бид нар ингээд оюун бодлоор бол одоо чи дугуйна явж байлаа. Оюун бодлоор бол ингээд ядарна штэ. Тийм. Ялч махан биш ядарч байгаа штэ. Тэгвэл оюун бодлоор ядарчлаа гэдэг мэдэрч байгаа штэ. За би ядарчлаа даа гэл тээ. Тийм. Гэтэл тэрний чинь цаана чиний тэр ядарлаа гэж бодож байгаа бодол ч юм худлаа гэдэг юм. Тэгэнгүүт тэрний чинь цаана маш хүч нуугдж идэв юм. Одоо хүмүүс далд гомцор гэж яриад байдаг шүү дээ. Тэр цаана бол тэр одоо далд гэж яриад байгаа нь бол далд гэдэг нөгөө цаана ил гарч ирэхгүй болохоор далд гэдэг л да. Тэгээд тэр хүний ухамсар гэх юм уу сүнсэн гэх юм уу тэр дотоод сэтгэлд бол тэр бүр гүнд гэх юм уу тийм ээ маш хүч байд юм. Тэг хүн тэрийг хэрэгэлдэг ашигладаг юм байна л да. Тэгэнгүүт би тэр гүйж аваад хөгжим сонсонгууд тэр хүч мөн гараад ирсэн байхгүй. Сэтгэл санаа сайхан болоод тэгээд би тэр хүчээр тэмцээ шинээр гүйж эхэлж байгаа байхгүй. Хоёр дахь өдрөөс нь хоёр дахь өдөр орой бүр нийт тэр чинь бол ойролцоогоор 36 цаг гүйцсэн байсан дараа шүү дээ. Тийм байдлаар. Тэгээ би бодсон за миний бодлоо толгой бол худлаа боддсон юм шүү. Би ядарлаа гэж бодоодсон ч худлаа байсан юм. Би ядраагүй байсан юм шүү. Ядархан ч ядарсан байсан. Гэтэ бүр цаана их хүч байд юм. Нэгсэндээ би болтогч. Одоо мөнгөөр яриад би түрүүчэнд байгаа мөнгө байна гэх түрүүчэнд байгаа мөнгө дуусангууд одоо миний хүч дуусч шүү дээ. Түрүүчэнд байгаа мөнгө дуусангууд би мөнгө дуусчлаа гэж бодоод байгаа байхгүй. Гэсэн чи цаана дансанд бол мөнгө их байсан юм байна лээ шүү дээ. Одоо банкны дансанд маш их мөнгө байгаа. Миний нэр дээр шүү дээ. Дансанд маш их мөнгө байгаа. Би тэрийг мэдэхгүй мартсан яваад. Түрүүчэнд байгаа мөнгө бол миний мөнгө бодсон. Түрүүчэнд байгаа мөнгө дуусчлаа гэж бодоод байна шүү дээ. Тэгэхээр түүнд зүүрлэх гэж хэлээд байна. Тэгээ энэ тэгвэл амьдрал дээр юм их жишээг байдаг. Жишээлбэл та одоо юу вэ? Ингээд хоёлаа ингээд байжсэн чинь гинт эндээс нэг айлын хаздаг нохой ч юм уу гэл хазга дайраад штэ. Тэг гинжи тавигдсан. Гинт дайрч гинжи тасраад хуан жил унаж давхад ирлээ шүү нохой. Тэгвэл хоёлоос ууд мууз гараад зухтан штэ. Тэнгүүд чинь хажууд нэг хүн нууц камераар бичлэгээ цагийг хараад бичлээ. Тэнгүүд та бол ингээд гараад гүйцэж бүр Монгол улс рекорд тогтоохоор гүйчихэж байгаа. Чи тийм гүйж чадахгүй гэж байна. Жирийн чи гүйж чадахгүй шүү дээ. Чадахгүй. Тэгэнгүүт ч нэг мөнгө өгсөн ч гүйж чадахгүй. Яг хүний тэр ямар далд ухамсараас тийм их хүч гарч иж байгаа. Тэр тийм хүч нуугдж байдаг. Бүх хүний дотор нуугдж байдаг юм тэр хүч чинь. Тэр хүчээ амьдралдаа хэрэглээсэй гэж боддог байхгүй. Хүн болгон тэр нуугдмал хүчээ хэрэглээсэй гэж бодож байгаа. За баярлалаа. Гоё. За анхны гүйлтээс те урт замын гүйлтээс таны санаанд хамгийн тод үлдсэн нэг мөчийг хуваалцаж болох уу? За нэг мөч тэгвэл би өгөөж явахд юу яасан. За 2015 онд юм байна. Америкт 10 өдрийн гүйлт анхны 10 өдрийн гүйлт тахгүй. Би чи 14 онд 6 өдөрт гүйсэн. За 2015 онд бол анх удаа 10 хоногийн гүйлт гүйж үзлээ. 10 хоног өдөржин шинж гүйж байхгүй. Тэрэнд гүйж явахад би нэг гоё мэдрэмж авсан. Тэр яг нэг гүйлтийн тэр гүн бяцлаглын үед орчихгүй. Трансын байдал орчд. Тэр үед яасан гэсэн чинь бүр үгээр хэлгээ арга байхгүй амар амгалан аз жаргалыг мэдэрчээсэн. Тэгээд одоо ингээд бодоход хүнд нэг одоо чи жишээлбэл өдийн настай хүн гэл одоо хэд үедээ 30 хэд настай 40 настай байна шүү дээ. Тэнгүүд одоо чамаас асууж таны амьдрал бол олон тохиолдсон. Жаргалтай ч юм байгаа, зовлонтой ч юм байгаа. Яг тий баяр жаргалтай харамсмар ч янз бүр юм байна. Тэнгүүд таны хамгийн зовлон юу байсан бэ гэхээр нэг юм хэлнэ. Чиний хамгийн их жаргал юу гэхээр бас нэг юм хэлнэ шүү дээ. Тэгээд би бас нэг юм хэлэх байхгүй. Тэгвэл миний хамгийн их зовлон гүйлтэн дээр байсан. Амьдрал цуус хамгийн зовлон. За хамгийн их үгээр хэлхий арга байхгүй амар амгал аз жаргал бас гүйлтэн дээр байсан. Тэгэхээр би тэр гүйлтэн дээр үгээр хэлхий арга байхгүй тэр зовлон гэж үзлээ. Нэг 9 эрүүл шүлтэнд орно гэдэг шиг тэр тамлагдах мэдрэмжийг би гүйлтэн дээр үзсэн. За тэгвэл үгээр хэлхий арга байхгүй амар амгалан тэр бурханлаг хайр, бурханлаг аз жаргал тэр юу ийдий энэ ертөнцийн тэр зүрлэх юм байхгүй. Хэлэхэд үг багтах тэрийг хэлэх үгч олдохгүй нэг тийм их амар амгалан аз жаргалыг бол бид нар гүйлтэн дээр мэдэрчээсэн 15 онд. 2015 оны 10 өдөр анхны 10 өдөр тийм мэдрэмжийг мэдэрчээсэн. Одоо тэр л байна да.
Тэгээ зам дээр та гүйж явах үед өөрийнхөө тий шинээр таньсан мөч тий одоо ингээд нэг тэр чинь маш олон та зайлд гүйж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр гүйж байгаа зам дээр та ингээд өөрийгөө бас яг нэг шинээр ингээд нэг шал өөр хүмүүээр ингээд таньсан санагдчихсэн тийм онцгой мөч бас хуваалцаач. Юу гэхээр нэг гүн бяцлаглалын үед орсон гэж бис ярьсан. Энд дээр юу болд юм бэ гэхээр нэг юм болоод. Жишээлбэл гүйж явахлаа би гүйж байгаа. Тэгсээр нэг гэртээ унтж байгаа юм шиг тийм төлөвт орж байна. Ухамсар үед нэг трансын байдалд орж байгаа байхгүй. Одоо миний би бол гүйж байгаа чиг тэмцэн дээр өдөрч шиж гүйгээд шүү дээ. Тасрал олон километр. Гэхдээ гүйж байгаа хэрнээ яг миний ухамсар ингээд гэртээ унтж байгаа юм шиг. Орон дээр унтж байгаа юм шиг тийм төлөвтэй. Одоо сэтгэл бодол ухамсар тийм. Тэгээд уг нь бол гүйгээд бол эсвэл яг тийм мэдрэмжийн тийм. Орон дээр нэг гой буудан дээр унтж байна. Эсвэл заримдаа бол юм байна. Заримдаа ингээд гэртээ орон дээр унтж байгаа юм шиг тийм мэдрэмж байна. Нэгсэндээ бол одоо нөгөө сүнсэн ингээ биенээс сараад очиж унтж байна гэсэн үг байхгүй. Зөв махан бие юм чинь. За нөгөө нэг мэдрэмж нөгөө онгоцон цуугаа явж байгаа юм шиг байна. За машин цуугаа юм шиг. Гэхдээ машин цуугатаа бүр нэлээд гоё тийм юу зөөлхөн одоо нэг Lexus 5 таал ч юм уу 5 тухтай машин. Тэр үед өөрийгөө та ингээд яг шин хүн болснууд яг мэдрээд гэсэн үг шүү дээ. Тийм машин цуугаа явж байгаа юм шиг мэдрэмжүүд нь тийм машин цуугаа явж байгаа. Гэхдээ уг нь гүйж байгаа. Мэдрэмжүүд онгоцон сууж байгаа, машин сууж байгаа. За тэр гэртээ унтж байгаа юм шиг тийм төлөвүүдийг мэдэрдэг. За зарим үед бол юу вэ? Ингээд биенээ хөндлөнгөөс ажиглана. Одоо би гүйж байгаа. Өөрийгөө ингээд гаднаас нь харж байгаа байхгүй. Тэгээд өөрийгөө ажиглаад ядарч байгаа амьсгаа байна уу гэж тэгээд харахаар өөрөө баг ингээд нэг уг гүйж байгаа чинь бүр нэг юм амьгүй юм шиг баг зөм биш болсон байхгүй. Гаднаас нь тэгээд тасралтгүй гүйгээд өөрийгөө гайхаад чи яага ядарч дуунлаа. Тэгээд ядарч нэг өөрийгөө анзаараад өөрөөс асууж тэгэхээр өөрийгөө ингээд ажиглаж хүн бие чагандаг штэ. Би яагаад энэ юм гээл те. Тэгвэл бие чагнангууд нэг нуруугаар нэг жоохон чилж байгаа юм шиг тийм мэдрэмж. Бусдаар бол учиргүй их олон цаг тасралт унтчихаар нуруугаар жилдэг шүү дээ. Тэр чинь тийм л мэдрэмж байна. Бусдаар бол учиргүй ядраад байгаа юм байхгүй. Тэгсэн амьсгаа байхгүй. Тэгээ өөрөө хөндлөнгөөс ажиглаадгүй би чи яга амьсгаа байгаа юм бэ гэдэг. Тэгээ өөрөө хэрэгээс гүнзгий амьсгаа авч үзлээ. Бараг өгцөн юм гээд өөрөө хөндлөнгөөс ахын өгцөн шиг амьсгаа байхгүй. Үрж байгаа юм чи удаан амьсгамаад даа шүү дээ. Амьсгаа унтж байгаа юм чи нэг огт амьсгаад зогнохгүй мэдэгдэхгүй нам унтдаг хүн биш дээ нэг амьсгаад хөргөхгүй одоо ингэ өчиргөө гэж унтахгүй ингэ яг тэр шиг нам өстөл өгцөн шиг болчих жоохгүй тэг гайх аварсан тэг дали амьсгаад тэг өөр хэрэгээс амьсгаад чинь амьсгаа гүнзгий гаргаад амьсгаа гарч амьсгаад члээ амьсгаа гарчлага юм байна тэгж аа эсвэл өөр хөндлөнгөөс ажиллаж байгаа. За тэгээд тийм ер нь тийм трансын байдал орчтой. Тэгээд трансын байдал орно гэдэг маань юу гэхээр одоо нэг огт энэ ухамсаргүй болчих. Одоо би өгн гүйж зүүдлэхгүйгээр нам унтсан үнэл гэсэн үг. Одоо зүүдлэхгүйгээр нам унтж ийл гэсэн. Тийм байдал орчиж байгаа. Тэгээд тэр одоо би ингээд унтцсан заа одоо унтлаа энэ орон дээр унтчих. Тэгээд унтчаад 3 цагийн дараа ч би 4 цагийн дараа сэрж байгаа байхгүй. Тэгэхэд гүйжл байгаа байхгүй. Тэр хооронд кадр тасрал гэж. Тэр 4 цагийн турш би яасан мэдэхгүй. Хөлөө яаж гიშгсэн, юу тавьсан, хөлөө яаж гიშгэж тавьсан, тэр үед би юу бодсон, юу ч юу идэж уусан мэдэхгүй. Нэг мэдгэтэл цаг 3 цаг 4 цаг өнгөрсөн явж байгаа юм шиг. Цаг хугацаа. Цаг хугацаа орон зайнаас тасарч чаддаг. За нэг тиймэрхүү мэдрэмжүүд үү. Гүйлтийн зам дээр та урт зам дээр гүйж явах үед буцахаар санагдчихсэн үе байсан. Байна. За байж. Тэр үед таныг урт замаа цааш өргөжлүүлэхэд юу хүргэсэн бэ? Хүсэл мөрөөдөл. Зорилго. Том зорилготой том хүсэл мөрөөдөлтэй л байх хэрэгтэй. Тэгэл тууштай тэр байхад тэгэл хүний тууштай явуулж байгаа юм л та. Зам таны хүчтэй болгосон уу? Эсвэл таны доторх хүчийг зам хэл гаргасан уу? За доторх хүчийг маань зам хэл гаргасан. Гүйлт хэл гаргасан шүү. Вау. Урт зам дээр та нэг ганцаараа ингээд гүйж яагаад ганцаараа үлдэх үед та тэр үед яг өөртөө хүн ингээд харилцаж эхэлнэ шүү дээ. Өөрийгөө өөрийн биеийг олж эхэлт яг тэр үед та өөртөө юу ярьж эхэлдэг вэ? За ер нь зорилгоо л боддог. Одоо ингээд
хүсэл мөрөөдлөө боддог чадна. Тэгээд өөрийгөө хуурна. Нэгдүгээр зориг хүсэл мөрөөдлөө бодож байгаа. За тэгээд зориг хүсэл мөрөөдлөө байнга бодоо яваад ахаар чинь бас нэг хүн юм болсон ингээд ноён нууруу хуурна гэдэг шиг бас нэг хичнээн хүсэл зориг байгаа ч гэсэн бас болж чадахгүй шүү дээ. Унж шүү дээ. Болиг. За тэр үжиуд яадаг вэ гэхээр өөрийгөө хуурна. За одоо би 10 өдөр гүгэж байгаа шүү дээ. Түнгүүдээ. За нэг өдөр гүгэл болчих. За тэгэнгүүтээ нэг өдөр болчих шүү дээ. Тэгвэл за 2 өдөр гүгэл болчих. Яг. За тэгэнгүүтээ 2 өдөр гүгэж. За 3 өдөр гүгээ болчих. Одоо ингээл. За тэгвэл 4 өдөр гүгээ болчихъя. Тэгсээр бол 10 өдөр дуусах шүү дээ. Өөрийгөө хуураад шүү дээ. За тэгээ өөрийгөө ингэж хуурна. За зөвхөн 5 өдөр болчихлоо. Тэгэнгүүтээ одоо дараагийн 5 өдрөөс явах гэдэг шүү дээ. Хуурагдахгүй шүү. Тэгэнгүүтээ за өөртөө за болий. Би ер нь энэ тэмцээнийг л дуусгая. За гүрийгээд эхэлцээ. Дахиж энэ тэмцээнд орохоо болий. Зодог тайлъя. Одоо ингээд зодог тайлчих. Энэ тэмцээний дараа шууд зодог тайллаа. Тэгээд одоо гүөхэ боллоо. Дахиж эзэж өгөхгүй. Тэгээ өөрийгөө тэгж хуурчих. Тэгмүүд нөгөө би чинь ядарсан биш нэг амарч за. Одоо энэ л 10 хоногийн л дуусгаад дахиж гүөхэ гэж тэр шиг л. Одоо нэг нөгөө юм эмхтэн хүн төр чанд эмхтэн төрөгтүүд өвддөг юм биш. За дахиж гүөхт гарахгүй шүү гэдэг. Тэр гаргаад идэв шүү. Дахиж өгөхөд гарахгүй шүү гэж дахиад гаргаад идэв. Тэр хүүхдээ харангуйтай яг тийм эрсэг зүрийн өвдөл. Эрсэгтэй өвдөл бас тэгдэг гэж байна шүү дээ. Шаардж чинь. Одоо арх уучаад шартаад өгөх гэж шүү дээ. Тэр үедээ бол дахиж уухгүй гэж бодсон юм шүү дээ. Яг дахиж арх уухгүй болий гэл тий. Өстой болий гэл. Тэнгүүтэл хэсэг хугацааны дараа дахиад ууцлаа гэдэг юм шүү дээ. Тэгэл дахиад шарт тайлна гэл ингээд яваад идэв юм шүү дээ. Тэгээд яг тэр шиг тэгэл тийм их байдлаар өөрийгөө хуурна шүү дээ. Урт зам таныг хамгийн ихээр таны маш урт замтай туулсан байна, маш урт зам гүйсэн байна. Тэгээд энэ урт зам танд хамгийн ихээр юуг ойлгуулсан бэ? За байгалийн жам одоо ертөнцийн жам ёс юм да. Тэрийг л ойлгуулсан да. Тэр жам ёс гэдэг нь юу гэхээр ертөнцийн жам ёс юм уу? Одоо бид нар ч одоо жишээлбэл хүн гэж байна шүү дээ. Одоо ингээл юм санаа зовоод ингээл нэг юм эсвэл одоо энэ арчил дэмөх амьдрах юм шиг те бүх юмыг одоо бодтой юм шиг ингээд бодоод байна шүү дээ. Энэ л үнэн, энэ л зөв. Миний энэ бодол энэ зөв гэж ингээд гэтэл тэр үнийг буруу гэж бодно шүү дээ. Тэгээд л одоо юу гэдэг юм бэ одоо нэг орчлонгийн жам биш одоо нар гарчлаа цас орн бороо орон жилийн дээр өдөр солиод эсвэл хүмүүс ингээл бүгдээ л өгдөг шүү дээ. Бүхэл хүн биш шүү дээ энэ чинь. Тийм үстэй. Энэ чинь өгөхгүй юм шиг л ингээл байгаас зүтгээ. Тий. Энэ мөнх ус. Тий мөнх ус. Тий энэ чинь ертөнцийн жам шүү дээ. Энэ ертөнцийн. Яг. Гэтэл олон жамууд байна шүү дээ. Энэ хоол унд идэх байт юм уу? Яах вэ тий? Энэ үхэл гэдэг шиг олон жам ёсны юм гэх. Тэгээ энэ жамуудыг л ухаарч таньж байгаа. Энэ ертөнцийн жам ёсыг ертөнцийн үнэн гэсэн. Туйлын үнэн. Тий, туйлын үнэн гэл таньж байсан. Вау. Тэгээ энийг таниулж байгаа. Энэ урт зам маань тий, гүйлт маань таниулж шин. Тэгээд энэ таны маш гүн гүнзгий юм бүхэн мөнх бус гэдгийг ухаарсан, ойлгосон. Энэ ухаарал таны өдөр тутмын амьдрал хэрхэн нөлөөлж байна? Тий. Тэр энэ гайхамшигтай. Тэгээ энийг ойлгож энэ жам ёсыг тань ухаарчаад амьдрал аюу амархан болчихно. Амьдрал стресс, санаа зовхон байхгүй. Бүх юмыг акцепт хийж буюу бүх юмыг хүлээн зөвшөөрч байна. Тэгэл бүх юмыг хүлээн зөвшөөрч угаасаа амар болчихд юм байна. Тэгээ жамыг таньчаар энэ бүх хүн хүсийг ухаарчаар зингээд хүмүүнгээ сайхан амар болчихж байгаа. Тэгээ өдөр бүр амар болон байж л юм. Одоо гүүчээс амар болон л байна. Зөв. Таны мөрөөдлийн гүйлт хаана вэ? Таны та ингээ маш их мөрөөдөг маш их хүсэж мөрөдөг. Би нэг тэнд очиод нэг гүйцэх юмсан тийм нэг мөрөөдлийн гүйлт гэж байдаг үү? Одоо нэг мөрөөдлийн гүйлт гэх юм алгадуу. Одоо тэгээд сайхан гүүхэд маань саад болохгүй. Нэг гоё урт зам байвал гүмээр санагдав. Одоо жишээл Америкийн урд цахаас хойд цах руу ч гэдэг юм уу. Одоо баруун цахаас зүүн цах ч юм уу. Эсвэл хөндлөн одоо Монголд ч юм уу тий хөндлөн байд юм уу гол байд юм эсвэл одоо ингээ тойрог байд юм уу хэлбэрээр одоо ингээ гүүхэд мань саад болохгүй тийм урт замтай газар гүүж гүүхийсэн шүү. Тэр урт зам бол яадаг вэ гэхээр мэдээж урт замд гүүж байхад
Надад юу хэрэгтэй гэвэл олон ийм огтлсон зам байхгүй, гэрлэн дохио байхгүй. Нэг сайхан ингээд шууд унаад гүөх саад байхгүй. Одоо тий гэрлэн дохионод байвал хэцүү, машин хажуугаар яваад байвал бас хэцүү. Яг зөв. Олон машины нэг угаар утаа байна шүү дээ. Бид нар өнөрлөөд тий утааны нэмэр чинь тоосчлт энэ чимээ шуугаа ингээд янз янз юм. Тэр цэвэрхэн сайхан байгаль тийм. Одоо нэг байгаль тэгээд сайхан тэгшин зам дээр урт зам дээр ямар ч зүйл цаад болох гойр хажуугаар саад тийм сайхан урт зам дээр гүйвэл сайхан л. Тэгээд ер нь тиймэрхүү замууд энд харагддаг. Одоо би гадаадд энд тийж явж байгаад Америкт, Канадад ингээд гоё ингээд урт зам байдаг байхгүй. Нэг богоон зам чиг урт явж байгаа шүү дээ. Тэр богоон зам хажуугаар тиймэрхүү зам тавьсан мэт. Богоон зам нэг ойрхон биш. Жоо зайтай. Яг богоон замыг ашиглаж явах. Богоон зам шиг шулуун явж байгаа юм шин. Тэр чинь нэг огтос нэг ховор шүү дээ. Тэгэхээр яг тэрийг дагуулаад тийм гоё зам тавьсан байдаг. Тийм газрууд байдаг. Тэгээд би энд нэг интернетээр харж байгаа. Гоё мөр. Хятаддах богооны элсэн дээр тавьсан богоон зам мам гэж ингээд байж байгаа хөө. Тэнгүүд үгүй эний чинь хажуугаар гүйлтийн зам тавиад гүйчихээс эсвэл хажуугаар нь шорон дээр гүйчихээс ингээл тий. Эсвэл ингээд энд нэгээд тийм явж байхад одоо гадаад дээр Монголоос бус орон чир гүйлтийн замуудыг хөгжсөн байдэн шүү дээ. Машин замаас зайтай бас зэрэг төрөлд энд тийм явган хүний алхахдаг зам, дугуйн зам, гүйдэг замууд тавьсан байдаг байхгүй. Тиймэрхүү гоё урт зам харахаар нэг гоё гүйчмэр санагддаг байхгүй. Тэгээд олон гэрлэн дохио байхгүй байгаасаа л гэж боддог байхгүй. Гэрлэн дохиогүй нэг огтлсон замууд нэг байхгүй. Тийм зам харахаар гүймэр санагддаг шүү дээ. Монголд гүйлтийн хөгжүүлэх, гүйлтийн соёлыг хөгжүүлэхэд хамгийн чухал зүйл юу вэ? Таны бодлоор. За мэдээж замууд хэрэгтэй байна. Одоо нөгөө хүн юм сурахад цав хэрэгтэй гэдэг шиг тий сайлаа хураах цаваа бэлтгэж сайлаа хураахаас цаваа бэлтгэх хэрэгтэй. Тэр сав маань бол зам байхгүй. За зам байвал одоо хүмүүсийн сэтгэл зүйд энэ сайхан замаар шинжлэх гүйх гэдэг нөгөө сэтгэх үйд нь бол юм нөлөөллийн ажил хийж болж байгаа. Гүйлтийн ач тусыг ухуулсан сурчилсан юм бол сайн хийгээд иж болно. Тэгээ би сая өчигдөрхөн цэцэр төрүүлэн чи гүйлээл тий. За туулын замаар тэр гүйж үзлээ. Тэр нь пик хүнтэй биш үү? Хүн одоо дугуй цагаан руу залхахдаг хүмүүс гэсэн пиг болсон байна шүү дээ. Одоо хүмүүс мөр тийш явхаа дургу болчих яасч төвжирэлтэй хүн ихтэй эдэрхийг өгдөг гэдэг. Тэгэхээр энэ одоо гоё хид хидийн замууд одоо тэр цэцэрлэг түрэл ингэ тойрог зам шиг энэ туулгал дагсан мишэлэгс буураа тэр нэг замууд дээр байна. Тэр зам шиг тийм хид хидийн замууд хэрэгтэй байна одоо. Энэ хотын төвөр мөн хөндлөнгуудын замууд ер нь олон болоос л гэж очив. Дугуйны зам алхдаг гүйдгийн замууд бол нь олон. Тэгээ энэ одоо Монгол бол дугуйны зам алхдаг гүйдэг зам мэдэгдэхгүй ингээд замууд байж л болж байна. Одоо эхний хэлж байна. Одоо ер нь бол хөгжичгөр яа гэм хэр дугуйны зам, гүйдэг зам, явгууны зам гэдэг энэ гурван зам зэрэгцээд байдаг байхгүй. Тэгээ энэ дээр бас гэрлэн дохиотой. Нэг дугуйтай зохицуулт гэрлэн дохиотой бүр. Тэр явгууд одоо машин дээр гэрлэн дохио байдаг. Яг тэр алхдаг гүйдэг дугуй найдаг хүмүүс шүү дээ. Тийм. Тэднэрт чинь бас гэрлэн дохиотой тийм замууд байна. Тэгээ хөндлөн гарч байгаа бас. Замууд зохицуулсан тийм ээ. Тий, одоо ингээ машин зам байна. Тэнгүүд явган алхдаг хүмүүсийн зам байна. Гүйдэг хүмүүсийн зам, дугуйгаар явдаг хүмүүсийн зам гэдэг тусдаа энэ дөрвөн зам биш нэгсэд. Одоо энэ Америкт бол Нью-Йоркт бол тийм байдаг байхгүй. Тэгээд тэр шиг явандаа бүр тийм бодол гоё л шүү дээ. Тэгвэл гүйдэг алхдаг хүмүүс бас тусдаа зам. Хүмүүс алхад нь гүйнэ гэж өөр байна. Алхдаг гүйдэг зам чинь нэг л хүн тавьчихдаг ш. Нэг л зам болгоод ш. Одоо Монголд стандарт бас. Тэгэхээр уг нь гүйх алхах хоёр ч өөр юм байна. Өөр зам гардаг. Дугуй бас өөр зам. Дугуй. Тийм. Яг зөв. Таныг хамгийн их шалгасан таны төсвөр төвчээрийг маш их шалгасан зам хаана байсан бэ? За Америкт 2017 онд байсан. 10 өдөр болно. За энэ бол анх удаа би авраг болсон энэ дэр. За авраг уулыг хичээсэн зүтгэсэн. Тэгээ би анх удаа энэ тэмцээнд авраг болсон байхгүй юу? Анхны л 17 он. За тэгээ энэ бол үнэхээр зүтгэсэн хичээсэн бүр шанс шалгасалтай стил тамлагдах зовлон тэг мэдэрсэн. Одоо би хүмүүст 10 хоног 9 ирүүшүүлт гэж сонссон. Одоо ингээд 2 хоног усыгаад руунаас нь зүгээд ингээд хүмүүсийг чинь тамалд өгсөн биш 9 ирүүшүүлт амьд нөхөхгүйгээр тэр чинь маш их тийм манжуулж маш их тэр 9 ирүүшүүлт сүргийн байсан юм байна. Тэгээ тэгэнгүүт тэр чинь ард дэвштэй кинон дэр гардаг шүү дээ. Тэрийн шиг л тэр би одоо 10 ирүүшүүлт гэдэг шиг лимитэд үзэж байгаа 10 хоногт. За тэгээд тэнд үзэж байгаад одоо тэрийг даван тулгалт хэцүү байсан юм байна. Тэгээ тэрийг бол одоо хамгийн хэцүү зам бол тэр байсан л гэж байна. Тэгээ тэрийг яаж тавбаа гэхээр
За мэдээ зорилго хүсэл мөрөөдөл олон юм байна. Тэр болгон ч нь бол бас ингээд дуусч байгаа шүү дээ. Бас хязгаартай байна тий. Явуулаад байхад. За тэгээд сүүлдээ тэнд нэг юм болж байгаа. Би өөртөө андгаа тангар хүрч байгаа. За би энэ зам дээр заавал би авраг болно гэж байна. За авраг бол чадахгүй л яах вэ гэвэл зүрийн зам дээр гүйж хүчий гэж байна. Жигнэс. Одоо хүмүүс нэрдэж муухай амьдсан сайн өнгөрсөн дээр ярьдаг шүү дээ. Тэр шиг юм болж байгаа. Заавал авраг болно гэж байгаа. Хэрвээ авраг бол чадахгүй л яах юм бэ? Асуулт гарч ирж шүү дээ. Чадахгүй л хоёрдугаар болж байхгүй шүү. Хоёрдугаар байр орнож байхгүй заавал нэг. Хэрвээ нэгт орч чадахгүй л өгсөн дээр зам дээр гүйж хүчий жигнэс. Тэр өглөө сайхан айц болж байгаа. Бүр өөртөө хатуу хандгаад байна. Заавал нэгт ор. Нэгт орохын зүтгэж байгаа орно. Нэгт орч чадахгүй зөв зам дээр гүйж хүчий гэж. Тэр ийм ухамсарын төвшөнд л очиж байгаа. Ухамсар ийм төлөвт очиж байгаа. Тэгэхэд бол түүнээс маш их хүч гарч ирдэг. Тэр үл жигнэг өөрийгөө яалах буюу өөрийгөө хязгаар ихтэйдэнд авах юм явагдаад ирэхээр бүр оршихуй ертөнцөөс бүр тэр бэлэг ирдэг. Одоо тэр сүнслэг оршихуй ертөнцөд одоо тэр бурхны бэлэгч ирсэн. Үгээр хэлэх арга байхгүй тэр амар амгал аз жаргалын тийм юмуд ирдэг. Тийм бэлэг ирж байгаа. Сүнслэг бэлэг ирж байгаа. Тэгээд тэр ирэхээр тэр маш хүч ирдэг юм л оршихуй ертөнцөөс. Одоо өөрийгөө яалсанд баяр хүрч тэр оршихуй ертөнцөөс бэлэг илгээж шээ. Тийм тэр ирдэг. Тийм хөлтөр хүрсэн юм биш тэр. Тэгээд үнэхээр хүн энэ өглөө сайхан айцыг ялахад бол үнэхээр гайхамшигтай л хүний амьдралд өөрчлөлт явуулдаг юм. Ер нь айц үүдэг олон айц би тэгчгүй ингэчгүй эсвэл хүнд муухай харагдчихгүй. Ингээд хүнд ч олон төрлийн айц үүд юм шүү дээ. Гадаж машинаа чойжлох бол хулгайд юм алдчихгүй ч гэдэг юм гээд түүнээс ахуулаад олон айц байхгүй. Тэ гадаа даарчлаа ханаа төрчихгүй гэдэг шиг ингээд олон юм байна шүү дээ айц. Тэгэнгүүт тэр бүх айц чинь дээд айц нь хүлд. Айц гэдэг чинь нэг эго. Эгоно шиг дээд хэлбэр өгөх. Тэгтээ бол хүн ингээд амжилтанд хүрэхин тулд бас эгог ашиглах хэрэгтэй юм. Тэр би үзлээ. Тэрний үгээр за би авраг болчууд нэр төртөө болно. Мөнгө шиг л аавна эсвэл алдар нэртэй болно. Тэ хөрх найз хүнтэй болно ч гэдэг юм. Тийм олон их мөнгөтэй болно ч гэдэг юм. Алдар нэртэй одоо медаль зүүн ч гэдэг юм. Тэр чинь бол хүний тэр би үзэл чинь хүнд бас хүч өгч байгаа байхгүй юу? Одоо хүнд одоо чамд 3 өрөөгөр бэлгэлээ гэчихэд бол чи бол 3 хоног хүч өгөхгүй. Хүч өгч шүү дээ. Тэ. Яг үүнтэй адилхан ингээ хүч өгöd. Гэхдээ тэр чинь бас хэд дуусна юм. Тэр би үзлийн тэр эгоны чинь одоо хүч дуусч байгаа. Нэгсэндээ хүн тэр эгог хөөрөгдөд тавьчихна гэсэн. Тэгээд хүчин дууслаа. Тэр үед бол тэгэл хамгийн эцэст нь болж байгаа юм бол амь наслаа. Тэгэхээр амь насаар дэжин тавьдаг хамгийн сүүл тэрэн дээр болт юм байна. За тэгэхэр их тэндээс их хүч гарч ирдэг. Одоо тэр хүчүүд бүр гайхамшигтай. Чиний дотоодоос гарахаас ахуулаад бүр бурханлаг тэр оршихуй ертөнцийн хүчтэй нэгдэж байгаа байхгүй. Гүйлтийн үед танд хамгийн их ерөөсөө байнгын нэг тод мэдрэгддэг юу мэдрэгддэг вэ? Зам дээр гүйж явах. Ер нь бол их гоё амар амгал аз жаргал мэддэг. Энэ чинь шинжлэх ухаанаар батлагдсан юм шүү дээ. Гүйж явах одоо хүний аз жаргалын гормон үеимнүүд ялгараад байгаа шүү дээ. Тэгээд хүмүүс өөртөө ихтэй бол зоригтой болох аз жаргалтай байх. За тэгээд тэр юмуд мэдэгддэг. За тэгтээ бас нэг юм юу гэхээр хүүнтэй гоё айди санаа биш үү? Шин санаа. Тэд нар гүйж явах үедээ төрдөг. Жишээлбэл хүний амьдралд олон асуулт байгаа шүү дээ. За би өнөөдөр тийх үү, ингэхүү, тэр гэрээ, тэнд гэрээ хийх үү, хийхгүй байх уу? Тэр хүнтэй тийм юм уу ярих уу, тэгж ярих уу, ингэж ярих уу гэж олон юм бодож байгаа шүү дээ. Энэ ажлаа хийх үү, хийхгүй юу гэх тийм ээ. Хүний амьдралд чинь дүүрэн асуулт, дүүрэн шийдэл үүд юм. Энийг шийдэх үү, энийг шийдэх үү, энэ замаар явах уу, энэ замаар явах уу гэдэг олон шийдэл шүү дээ. За би өнөөдөр өглөө дугуйгаа унах уу, гүйж явах уу гэдэг чинь ингээд олон асуулт. Тэр шиг л жишээлбэл тэр. Тэгээд өөр хүнийг стрессүүд оруулдаг чухал шийдвэр гаргах гэсэн хүний амьдрал тохиолдох чухал шийдвэрүүд гаргах тийм асуудлууд ч байна. Тэрнийг хариултыг яаж олох вэ? Гүйж явах үед л бол. Гүйж явах үед хамгийн зөв хариулт орж ирдэг байхгүй юу? Гүйж явах үед яаж цусны хэрэгэл сайжраад ирж байгаа шинжлэх ухаанаар цусны хэрэгэл сайжраад ирж тархинд очиж цус ангуул сайн болж байгаа байхгүй юу? Тархинд сайн цус их очиод ирэхээр нөгөө зөв шийдвэр гаргаж шүү дээ. Энэ шинжлэх ухаан чад. Яг энэ юугаар бол сүнслэг байдлаар бол энэ гүйлт үеч нөгөө төвлөрж явагддаг бясалгал болчих жоохгүй гүйлт чинь. За бясалгалынхаа үед одоо та тэр ямар нэгэн юм шийдвэр гаргах гэдэг бол гүйж явах үедээ бодвол та бол гүн бясалгалын төлөвөөс тэр шийдвэрийг гаргаж ирэх гэсэн. Тэгэнгүүт тэр шийдвэр чинь хамгийн зөв шийдвэр. Та жишээл нэг юм бодож сууж гад одоо
сууж гоод одоо нэг шийдвэр гаргаж шүү дээ. За энийг би энэ асуудлыг тгий да, энэ гэрээг ингэж л хий да гэж та сууж гоод гэрээг ингэж хийгээ бодлоо. Хариултаа олчлоо шүү дээ. Сууж гоод. А тэгэнгүүт гүйж явах үедээ бас за би гүйгээд нэг бодъё гэхэд гүйж явах үедээ бодоход бол хамгийн зөв хариултыг гүйж явах үедээ болдог. Nice. Таны гүйлтийн үедээ үн цэнтэй сэтгэлд хүрсэн сургамж юу вэ? За гүйж явах үед бол их үн цэнтэй зүйлсийг бол надад одоо хэлсэн л дээ. Тэр хүмүүс хэлсэн нэг гой сургамжтай юм байд. Гой яваа штэ, бодоо штэ. Зөвхөн би биш монголчууд бодоосоо гэж боддیں۔ Тэр юу гэхээр 2015 онд Солонгос улсад гүйлтийн бэлтгэлээ хийж байлаа. Тэгээд Сеул их сургуулийн доктор Солонгос хүн хэлсэн. Тэр хүн юу гэж хэлж байгаа нөхөр Монголтай холбоотой юм ярьж байгаа хгүй юу? За намайг баг байхад бол манай ээж аав Монголд өгөн шүү гэж айлгадаг байсан. Одоо хичээлээ хийх байгаа хүүхдийг одоо манай ээж аав бол намайг гэдэг чинь багт бол Мангаст өгөн шүү, хадны мангаа дэрж айлгадаг байлаа шүү дээ. Жохон баг. Тэгвэл тэр Солонгос хүнийг багт нь бол ээж аав одоо Монголд өгөн шүү, монголчууд ирж аавна энэ хичээлээ хийх байгаа, ээж аавынхаа өгөнд орохгүй байгаа хүүхдийг бол Монголд өгөө явуулчих. Тэр Монголыг дуулаад өгчих гэж айлгадаг гэсэн. Яа. За тэгвэл тэр бол Монгол хэрэг сүнсээ зайлаа айдаг гэсэн чинь. Тэгээ том болсон одоо бол ингээд ингээд бодсон чинь Монгол гэдэг чинь юунаас ч яахав дээ Монгол гэж айлгадаг гэсэн юм тий. Тэгээ одоо ингээд бодсон чинь Монгол гэдэг ядуу буруу болсон той. Хайртай юм алга шүү дээ. Тэгэнгүүтээ хэлж байгаа. За танай Чингис хаан чинь тэнгэрээс монголчуудыг харж байгаа даа. Тэр Чингис хааны сүнсэд харж байгаа даа гэж байна. Яа тэгээ яаж бол хараа тэр юм миний үр удам ийм ядуу зүдүү сул дорой дэлхийд хүчгүй амьдрах гэжтэй гэх тэр хүн бол гутаж байгаа. Одоо стресстэй нэгсэн одоо яхад стресстэй уйлж тэнгэрээс хараад уйлж миний үр удам ингэж ядрах уйлж байгаа шүү гэж хэлж байгаа. Тэгээ яах вэ? Би одоо гүйж шүү дээ. Тэгэхээр чи би одоо тэгвэл гүйж байгаа юм чи тэнд авраг болчвол тэр Америкт ч авраг болчвол юу яах вэ? Чингис хаан ганц удаач бол баярлах юм байна. Миний үр удам Монгол гэдэг нэрийг гаргаад дэлхийд тэр дэлхийн нийслэл болсон Нью-Йорк хотод тэр дэлхийн хамгийн холын зай гүйлт юм. Хин хүний хэр оргийн аав үгүй хийж чадах зүйл биш аахгүй 10 хоног гүйн гэдэг чинь өдөр чинь шүнжиг гүйж ш 10 хоног. Асар их төсвөр дэвчээр сэтгэл зүйж чинь. Тэгэхээр чи энэ бол юу юм байна одоо энэ юмд хүний бас нэг төсвөр хатуурчдыг сорьсон нэг гайхамшигтай юм дээр бол Монгол нэгдүгээр үндэслэл гэдэг бол бас өвөг дээдс Чингис хааныхаа нэр төрийг гаргаад явж штэ чи Монгол гэдэг нэрийг гаргаад тэгвэл үгүй миний үр удам бас Монгол нэрээ дэлхийд гаргалаад тэр одоо энэ Чингис хааны тэр одоо баатарлаг монголчууд биш штэ тэрий чинь бас амьд биш үү баатарлаг монголчуудын үр удам чинь бас амьд байна тасраагүй байна тэр нөхдүүд чинь байгаа юм байна гэдгийг бас нэг дэлхийд харуулад явчаасаа тэгвэл бас Чингис хаан ч ганц удаач бол баярлана да гэж байгаа байхгүй. Тэгэхэд бол над нар бол гол руу устаа явах гээд орж байгаа. Яг тийм бодол төрж байгаа байхгүй. За тэгвэл би одоо ер нь тэнд авраг болохдоо бүр баатрын хувцас өмсөж гүйж авраг бол игээд одоо яг арьс шир төмрөөр юм. Яг бүр оригинал тийм баатрын хувцас хийлгээд хоёуг дуулах ингээд жадмал сэлэмтэй ингээд том хоёуг дуулах гэсэн чинь. Тэгээ тийм хувцас хийжээ бэлдээд очсон юм даа. Тэгэл авраг болохдоо яг бариад орохдоо өмсөж орсон байхгүй. 500 метрийн цаанаас зовсол өмсөж. Бэлтгэл маш урдын гадуур өмсөж. Тэгээд тэр тэмцээнд бас гүйж байхад нэг юу бас юм аа. Тэр чинь бол анх удаа авраг болж байгаа. Тэр чинь 17 он. Тэгээ 15 онд 16 онд авраг болох гэж чадаагүй шүү дээ. Тэгээ 17 онд авраг болж байгаа. 17 онд авраг болоход яг тэмцээнд гүйж байхад 10 хоногийн гүйлтэр гүйж 5 дахь өдөр их ядарсан юм аа. Их ядарцаа байж хаад. Яс янгинаас хэцүү байхгүй. Яс янгинаад ирэхээр чи яа гүйгт чи янгинастай суусан чи янгинастай алхсан чи янгинастай хөвцсөн чи унтыг унтсан чи унтуулахгүй яасан ингэ унтуулдаг. Тэгэхээр тийм хэцүү ингээл өвдгөөр чадвал түнхээр чадвал ингээ бүх юм болж. Тэгээд ирэхэд миний хүмүүс дээр ингээ салаад унж байгаа байхгүй хүмүүсийн цэврүүдээ идэлээд ингээ салах гэдэг гэсэн. Тэгээд татаад авах гэдэг. Тэгэнгүүт нэг Америк явжсэн тэр бол Нью-Йоркийн сургуулийн анатоми профессор юм байна. Тэгээд тэрэнд одоо сайн дур ажлыг хийж байгаа хүмүүс туслаадгүй шүү дээ. Тэр нөө манай эмэгтэй эмчнэр эдэр чинь нөгөө хөлний дээр хүмүүс дээр татаж авч чаддаггүй.
одоо айгаад бохир орчин тэгээд. Тэгээд тэр Америкийн эрэгтэй юм чи их сургуулийн профессор миний тэр хумсыг янзлсан байхгүй. Цэвэр идэ мэдээ тэр цэвэр эхлээ цэврүүдтэй. Тэгээд цэврүүдчээс сүүлийн нөгөө идэлдэг байхгүй. Нөгөө цэврүүд тэгээд цус мус болоод. Тэгвэл нөхөр миний хумсыг ингээд суулгах гэж татаж авч байгаа. Цус дээр гарч байгаа байхгүй. Тэгээд тэр миний боогоо цэвэрлж байгаа гэснэ. Чи бол аврагуулж чаднаа гэж намайг тэгж байгаа. Тэгээд би чинь бол их ядарсан байгаа шүү дээ. Тэгээд яагаад аврагуулж чадах юм бэ? Чиний энэ цусаар Чингисийн цус урсж байгаа шүү. Чи бол Чингис хааны үр удав тийм учраас чи аврагуулж чадна гэж байгаа. Тэгээд гадаад хүн тэгээ илгэрч орон морд юм л шүү. Тэгээд тэр хүн гэж хэлж байна. Энэ Америкт бол эрхчлөө нөхшөө гэж байдیں۔ За манай энэ эрхчлөө нөхшөө бол амьгүй цусгүй түүхэд ийм хүн байгаагүй. А Чингис хаан бол энэ дэлхий дээр бодиттой амьдарч байсан. Энэ түүхэнд тодорсон энэ дэлхийн хамгийн баатарлаг эр хүн. Чи бол тэрний үр удам чамд тэр хүний ген одоо удам юм байж байгаа. Удамшлан байж байна. А тэгэхээр чи бол аврагуулж чадна. Энэ Америк, Европ биднэрт бол Чингис хааны ген эдис байхгүй. Чамд л байгаа. Чи бол Монгол хүн. Тэгэхээр чи аврагуулж чадна. Чамаас өөр аврагуулж чадах байх ч юм гэж байгаа байхгүй. Тэгээд тэр Америк хүнийг хэлэхэр чи бас их урам ороод бас хүч өртөг. Тэгээ энэ бол миний амьдрал тохиолдсон их хоёр үнцэнтэй хоёр үг. Тэгээ энэ хоёр үг бол тэгээд надад сонсогдоод бас энэ хоёр үг яг үүргийг гүйцэтгэсэн. Тэгээ энэ бас өөр олон монгол хүмүүст энэ хоёр үг бас олон хүнд үүрэг гүйцэтгээсэй, олон хүнд урам зориг өгөөсэй гэж бас энэ үгээ ярьж байгаа юм. Баярлалаа. За ингээд сүүлийн асуулт таны хувьд урт зам гэдэг үгийг нэг үгээр тайлбарлал юу гэж хэлэх вэ? Урт зам бол тэгэл амьдрал шүү дээ. Тэгэл үгээс төрхөө тэгэл амьдрал шүү дээ. Тэгээд яг энэ амьдрал ингээд дуустаар бол урт зам шүү дээ. Тэгээд энэ амьдрал дуусаад ч бас амьдрал байна гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд ч гэсэн тэр урт зам бол үргэлжлэх юм байна тийм. За өнөөдөр бид таны урт замын түүхийг сонслоо. Урилгыг хүлээн авч оролцсон танд маш их баярлалаа. Цаас таашдын спорт ажил төрөлтөнд өндрөөс өндөр амжилтыг хүсэн хэрэг. Одоо харин гүйлтийн зам дээр гарах гэж байгаа, гүөх гэж байгаа тийм. Хэн нэгэнд та сонирхогч, хэн нэгэнд гүйлтийг одоо ингээд төлөвлөгөөндөө тийм өөрийгөө ингээд ялах гэж байгаа хүмүүст зориулж нэг зөвлөгөө өгвөл юу хэлэх вэ? За эзэн бог Чингис хаан хэлсэн сайхан үгийг хэлээ да. Тэр нь бол биеийн хүчээр нэгийг дийлэн, сэтгэлийн хүчээр мянгыг дийлнэ сайхан үг гэдэг. За энэ над бол биеийн хүч байхгүй. Би одоо ингээд төрнүүкөнд нэгт сунаж чадахгүй. Бие даахгүй байхгүй. Уг нь бол ингээд Марк Цукол сонсмоос эргээл ингэмэр шүү дээ. Чаддгүй байхгүй. Тэгээ надад булчин ч байхгүй. Тэгэхээр биеийн хүчээр нэгийг дийлэн, сэтгэлийн хүчээр мянгыг дийлнэ. Би тэгээ яаж гүйж олоод аврагуулсан 23 давар болчлоо. Тэр сэтгэлийн хүчээрээ давруулдаг. Одоо би тэр сэтгэлийн хүчээр 1000 км үйдэг. Тэгэхээр энэ сэтгэлийн хүч гэж бол гайхамшигтай байд юм байна. Манай эзэн бог Чингис хаан бол гайхамшигтай сэтгэлтэй холбоотой олон үг хэлсэн мэт. Одоо сэтгэлийг нь эзэмдэж чадвал биений хаалтах байх тийм. Тэр дотоод сэтгэл энэ бол их чухал юм байд юм байна. Энэ бол бас хүч байд юм байна. Ямар сандал тэр одоо даалт байдаг хүч гэдэг нь шүү дээ. Ямар нохоо хөвөлж бол амар Монгол улс рекорд тогтоохор гүг гэдэг шүү дээ. Арчнаа тийм. Тэгэхээр тэрс айгуу бод хүн болгонд ийм хүч байд юм байна. Тэгээ энийг бол эзэн бог Чингис хаан хэлсэн байна л да. Тэгэхээр энэ хүчээ, энэ дотор байгаа хүчээ хөгжүүлээд байвал хүн бас хөгжд юм байна. Одоо төмөр өргөд төр биеийн булчин хөгждөг шүү дээ. Яг түүнтэй адилхан сэтгэлийн булчин ч хөгжд юм байна. Тэгээ монголчууд бол эрдээр сэтгэлийн тэнхээтэй хүн, сэтгэлийн хаттай хүн гэж ярьдаг шүү дээ. Тэгээ би энийг бол одоо орчин үед сэтгэлийн булчин гэж нэрлэдэг байгаа байхгүй. Тэгээд энэ сэтгэлийн булчингаа хөгжүүлцгээе гэж хүмүүст хэлдэг. За тэгээд гүйлдээр гүгж байгаа хүмүүст хэлэхэд та гүйл гэдэг нь өөрөө зүгээр л байгалийн жам юм. Энэ нэг шин сонир сод юм биш. Зүгээр л гүйхэд бол чинь хүн хөлд ороод гүйдэг. Тэгээ чинь хин нэгний зохиоц юм биш. Зүгээр л байгалийн жам юм байхгүй. Тэгэхээр зүгээр л гүй та нар. Тэн дээр нэг тэгж амьсгаад ингэж хөлөө тавина гэдэг юм байхгүй. Чинь зүгээр төрөмөл хүний байгалийн шин чанар тэр үйл чинь аяндаа ингээл яв. Тэгэхээр нэг асуугаад сургуулаад байгаа юм байх. Тэгээ гүйцгээ. Тэгээ бүр мэрэгжлийн гүйгээд одоо ингээд илүү сайн гүмээр хөл дасгал юм уу хийгээд гүгж байгаа бол одоо тэр мэрэгжлийн засгалж байгаа хүмүүсээс зөвлөгөө аваад ингээд явж болж байгаа. За тэгээд гүйцгээгээрэй гэж хүмүүс хэлмээр байна. За гүүхээр зорилго нь өөрөө та гүйснэр өөртөө ихтэй болно, зоригтой болно, том хүсэл мөрөөдөлтэй болно. За стресс, депресд бол эзэж орохгүй.
За тэгээд сэтгэлийн булчин ч хөгжнө. Сэтгэлийн булчиг хөгжүүлдэг юм чинь бол хамгийн гол нь дасгал гүйлт байна. Өдөр болгон гүйлтээ ахиулаад байд холгүйгээд ахиулах тусам өөрийгөө ялаад байх тусам өөрийнхөө хязгаарыг хитийдэн даваад байх тусам таны сэтгэлийн булчин улам их хөгжөөд байна. Тэгээд мянгаыг дэлдэг сэтгэлийн булчингаа монголчууд нь бүгдээр хөгжүүлчихээсэ гэж хүсэж байна. Тэгээ хөгжүүлээд байвал аян дээр улс орн маань хөгжихийн юм шиг гол нь хүний хөгжил шүү дээ. Хүний хөгжил гэдэг бол мэдлэгийн хөгжлөөс илүү дотоод сэтгэлийн хөгжил чухал юм аа. Математик тоо боддог тэр хөгжлөөс илүү энэ дотоод зүрх сэтгэлийн хөгжил хамгийн чухал юм аа. Тэгээ энэ хөгжил чинь бол одоо дутагдаад байна шүү дээ. Тэгээ би одоо энэ гүйлтийн бяцлал гэдэг ном бичсэн байгаа. Энэ ном харагдаж байгаа тийм. Тэгэхээр энэ номыг бас уншиж болно. Энэ ном бол бас тэгээ энэ номыг би танд бас бэлгэлэх гэж авчирсан юм шүү. За танаа студид бас ингэ ном бэлгэлье. За номын цагаан буян дэш өөдөөгээ гэлалаа. Тэгээ би одоо хүмүүс сэтгэлийн булчин гэж хэлдэг. Монгол хүн болгон сэтгэлийн булчингаа хөгжүүлээсэй гэдэг. Би ч тийм өрөөтэй. Тийм ээ. Сэтгэлийн булчингаа хөгжүүлээ. Ингээд хүмүүс сэтгэлийн булчингаа хөгжүүлээд ингээд би ч өрөөлж явдаг хүн байгаа. Тэгээ хүн болгон сэтгэлийн булчингаа хөгжүүлээсэй. Сэтгэлийн булчин клуб нээсэн байгаа. Ийм групп байгаа. Хаалттай групп байдаг. Тэгээ энд маань сэтгэлийн булчингаа хөгжүүлэх гэсэн хүмүүс бол орж болно, нэгдэж болно. Тэгээ надаас бас ганцаарчлан зөвлөгөө авч болно. Хүмүүс зөвлөгөө өгөх туфтаа одоо хүн болгон сэтгэлийн булчингаа хөгжүүлэх гэсэн өөрийгөө ялан дийлэх гэсэн хүмүүс харамгүй зөвлөгөө өгдөг. Манай клуб нэгдэж болно. Зөвлөгөө авч хүүхдүүдэд зөвлөгөө өгч хүүхдүүдийг багаас нь сэтгэлийн булчингаа хөгжүүлээд дэлхийн хэмжээний агуу хүмүүс болгомоор байна. Өөрөөр тийм үзэл бодолтой, тийм өсөл мөрөөлөлтэй болгомоор. Дэлхийд хүчтэй байдаг монголчууд монгол хүний тэр гэр гэдэг чинь өөрийн дэлхий байхгүй. Мөнх тэнгэрийн ангир энэ зөвхөн Монголын тэнгэр гэдэг юм жижиг газар гэдэг биш шүү дээ. Энэ чинь хязгааргүй оршихуй ертөнц эзэн байх хэрэгтэй. Монголчууд мөнх тэнгэрээс зэт төрсэн тэнгэрлэг монгол хүн байна гэж тийм биз. Энэ миний дээр нэг лого. Энэ бол манай хүүхдүүд зориулсан энэ логоос дэлхийн бөмбөрцөг нөгөө. Тэгээд дээр нь хоёр монгол хүүхд сууж байгаа байхгүй. Тийм ээ, нар сар эрэгтэй хүүхд баруун гартаа нар атгацсан, эмэгтэй хүүхд зүүн гартаа сар атгацсан. Тэгээд нар сар буюу оршихуй ертөнцийн үлдэр иргэшээж штэ. Монгол хүн дэлхийн дээрээ сандалаас уулсан ба штэ. Тэгэхээр энэ дэлхийн мөнх тэнгэрээс зайд төрсэн тэнгэрлэг монголчууд минь энэ дэлхийг эзэн байж тийм ээ. Энэ дэлхийг амар ам болон тогтоох монгол хүний үүрэг юм аа. Тэгээд энэ үүргээ гүйцэтгээсэй. Энэ бол мөнх тэнгэрийн хүсэл, монгол хүний хүсэл байх ёстой юм шиг л гэж хэлж байгаа. Вау. За баярлалаа. Хүн бүрийн зам өөр. Тэр зам бол өөрийн гэсэн түүхтэй. Урт зам бол зөвхөн замын урт биш шүү. Таны дотоод өсөлт, сорилт, ололт юм шүү. Хэрв та урт замаа эхлүүлэх гэж байгаа бол өнөөдөр та яг нэг алхам хийгээрэй. Бидэнтэй хамт байгаарай. Баярлалаа. Дараагийн дугаард уулзъя. Түр баярлалаа.